Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 өдрийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн боловсролын салбарын ажилтан албан хаагчид нийт багш нарын баярын хурал ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Баярын хурлын арга хэмжээнд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга пүрэвгэнд Ховд аймгийн засаг дарга Галсан Дундаг, аймгийн засаг даргын орлогч Уран Чимэг, Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрэвхүү, Дэд дарга Наран Дорж, Жаргалан сумын засаг даргын орлогч Лувсан Ламоо нарын дарга удирдлагууд Ахмад Гавит багш нарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр үр хоочтой боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг авьяас чадвар, ур ухаан бүхий л амьдралаа зориулан ажиллаж явсан ахмадууд, бие сэтгэл оюун ухаанаа зориулан боловсролын салбарт хүчин зүтгэж байгаа эрдэмтэн багш нараа боловсролын салбарын ажилтан албан хаагч нарт аймаг орон нутгийн удирдлагууд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм а. Март ертөнцид байхгүй нандин сайхан алавтай хүн мөндөд сургам хүмүүжүүлэгчид багш нар боловсролын салбарын ажилтан ажиллагчид та бүхэндээ Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 өдрийн баярын гал халуун мэндийг өргөд дэвшүүлье. Монгол улсын боловсрол соёл урлагийн салбарын чанарыг сайжруулах багш оюутан сурагч хүүхэд нэгүрийг хөгжүүлэхийн төлөө өндөр үүрэг хариуцлагатай ажиллаж буй нийт багш сургам хүмүүжүүлэгч та бүхэндээ Дэлхийн болон Монголын багш нарын 51 дахь жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж олон үндэстэн ястан ховдчуудынхаа ард иргэдийн нэрийн өмнөөс болон хойсоо энэ ороогийн хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж мэдчилье. Баярын хурлын мэндчилгээний дараагаар Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрэвхүү 2016-аас 2017 оны хичээлийн жилд Ховд аймгийн боловсролын салбарт гарсан ололт амжилт цаашдын зорилтын талаарх ерөнхий илтгэлийг танилцууллаа. Баярын хурлын үеэр эзэмшсэн мэргэжилтэд хариуцлагатай хандаж эрдэм номын ариун их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан боловсролын салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий багш ажиллагчдыг төрийн дэд одон медалаар шагнаж урамшууллаа. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгчийн 170 дугаар зарилгаар төрийн дэд одон медаль Алтан гац Зодонгоор Мянгат сумын ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш Цэцгээ, Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Цэнгэл, Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Галаа, Буян сумын ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн багш Бадам Цэцэг Батмөнх, хөлмөрийн хүндэт медалаар Чанман сумын цэцэрлэгийн багш Эрдэнэ Чимэг, шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Ховд их сургуулийн сургалтын менежер Нямсуран, Дэд захирал Цэрэн Гомноор шагнуулж ингрээ мэлаалаа. Мөн энэ үеэр Монгол улсын засгийн газрын нэрэмжит боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг хүндэт жуух бичиг, багшийн алдар тэмдэг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуух хүндэт өргөмжлөл, аймгийн засаг даргын жуух бичиг, хүндэт өргөмжлөл зэрэг салбарын шагнал болон аймаг орон нутгийн шагналаар нэр бүхий багш нар шагнуулсан юм а. Юуны өмнө өнөөдөр тохиолдож байгаа олон улсын багш нарын баяр болон Монголын багш нарын баярыг мэндийг нийт мэргэжил нэгт багш нартай хүргье. За би боловсролын байгууллагууд 30 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны хүндэт жуух бичиг, за мөн хөдөлмөрийн хүндэт медалаар удаа шагнагдаж байлаа. За би Багангийн багшийг олон жил хийсэн. Багангийн багшийг хийж явах хугацаанд 6-1-р ангийг төрүүлсэн. Багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь шаваарай бахархад. Багшийн тулд шав. Тийм учраас шаваарай бид бүхэн бахархдаг. Миний шавнар айгүй мундаг сайхан ажилтаа мэргэжилтэй мундаг шавнар байгаад би өдөрт би баяртай байдаг. За баярлалаа. Төр тосгтой баярлалаа. Одоо Батламолх нэгнээс ажиллаж байсан үеийн дарга нар хөдөөжхөн коллежийн хамт ажиллаж байсан багш ажилчид шавнартаа одоо баярлалаа гэж баярын мэнд хүргье. Таны хувьд ажил амьдралынхаа гараг хаанаас эхэлж боловсролын салбарт хичнээн жил ажиллав? Боловсролын салбарт одоо ахын 38 жил ажиллаж байна. Өнөөдөр одоо төр засгийнхаа өндөр шагнал авсандаа их баяртай байна. За ингээд өнөөдөр Монголынхаа одоо нийт багш нарт баярын мэнд хүргье. Ажлынхаа гараг одоо анх өөрийнхөө төрсөн нутаг Зэрэг сумаас гэлж ирсэн. Тэгээд одоо 30 жил багшилсан. Одоо захирлын өөрөлт ажлыг хийж байна. За баярлалаа. Юуны өмнө төрүүлж өсгсөн ээж. За үр хүүхэд тэгээд одоо миний одоо гэгээлэг хамт олондоо ажилсаг бүтээч хамт олон за миний үе үеийн шавнартаа үе үеийн шавнарын ард байгаа ээж аавд нь одоо өнөөдрийнхээ баярыг хуваалцахыг хүсэж байна. За би улсад 31 жил ажиллаж байгаа. Өнөөдөр одоо ингээд төрийн дэд одонгоор шагнагдсан. Үнэхээр их туйлын баяртай байна. Нийт Монголынхаа багш нар шавнартаа багш нарын баярын өдрийн мэндийг өргөн төшөөлье. За миний хувьд
их сургуульд 23 жил багшилж байна. Эрдэм шинжилгээний одоо судалгааны ажлын уурхай болсон их сургуульд 23 дахь жилдээ ажиллаж байх энэ үедээ шинжлэх ухааны томоохон шагнал болох шинжлэх ухааны тэргүүний ажилтнанд цол тэмдэг авсандаа баяртай байна. За энэ бол бас манай хамт олонны шинжлэх ухааны ажлын олд амжилтын нэг хэсгийг үнэлсэн байхаа гэж бодож байна. Миний хувьд бол ховд их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлыг 9 жил гүйцэтгэсэн. Энэ маань сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын бас томоохон амжилтуудын нэг хэсгийг эзэлсэн миний өчөөхөн ажлыг үнэлсэн амжилт болов гэж бодож байна. Ингээд нийт багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Би анх 6 дугаар цэцэрлэгт багшилж исэн. Тэгээд одоо бол 2 дугаар цэцэрлэгт багшилж байна 25 дахь жилдээ. За үнэхээр сайхан байдаг. Бяцхан шавнырынхаа инээд баясал одоо сурч хөгжсөн байдлыг хараад маш их бахархдаг. Ээж аваараа бас их бахархдаг. Ээж аваад маань хүүхд маань ийм сайхан өгсөн шүү. Баярлалаа багшаа гэж хэлдэг. Одоо бас мэрэгчлэрээ их бахархах сэтгэл төрдгөө. За ховдынхаа болон одоо намайг таньдаг бүх багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг дахин хүргье. 2016-аас 2017 оны хичээлийн жилд Улсын Олимпиадад цас талтай цогцлбор сургуулийн бага ангийн багш цогт гэрэл 3 дугаар байр сургууль хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон аймгийн боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн сайн санаа Улсын Олимпиад уралдаанд шавнаар нь амжилт үзүүлсэн цас талтай цогцлбор сургуулийн багш Цэцэгмаа Эрдэнэчимэг Баярхуу Туул Даваажав прогресс сургуулийн багш Оюун Суранган Чимэг 1-р сургуулийн багш Байгалмаа Манхан сумын багш Дэлгэрмаа нарын бэлтгэсэн шавнаараа атман хүрэл медаль хүртэж энэхүү амжилтаа багш нарын баярын энэ өдөр үнэлүүллээ.